Энэ Кумторын орд байна л да. Киргизийн Кумторын орд. Яг манайх шиг, яг манай бид нар одоо энэ Киргизийн түүхийг давтаж байгаа байхгүй. Энэ сайхан мөнх цас дуулыг энэ уулнаас чинь зайтай. Энэ түүхийн дурсгалт газраас хэдэн километр зайтай байхгүй. Алтаа ухаал болоо гэд Киргизийг ямар болгосны жишээ энэ байна л да. За бид нар яг энийг одоо ноён уулан дээр давтах гэж байна. Хүмүүсээ. Энэ бол зүгээр манай бурхан халдуунтай энэ зэрэг цөөц. Түүнээс ч одоо тэр бурш бунхан өнөөгийн үеийн түүхийн олдвраараа бол түүнээс ч илүү гарах үс ийм уулаа ухах тухай 50 тонн алтны төлөө ухах тухай бид ярьж байна. Байнгын хороо судалвуу бид нар хилцүүлэг хийхэд хүмүүсийн гаргаж байгаа материалаар цаашаага мөнгө босгохдоо Синтера Голд 105 тонноор нөөцөө өгсөн байна. Монгол Улсын их хурал 50 тонноор оруулж ирж байна. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нөөц олборлолтын явцад дахиад нэмэгдэнэ. Газар нутаг тэлнэ, гарцаагүй нөөц нэмэгдэхээр тэрийг ухаж гаргана гэдэг ийм юмруул явнаа. Тэгээ бид нар бол гарцаагүй маш өндөр үнээр энэ Синтерад 50 тонн алтаа өгөх гэж байна. Бодолцооч, энэ бол популизм биш ээ хүмүүсээ. Би одоо та нараас яаж гуйх вэ? Ноён уулыг л ганцхан өршөөчөөч. Бидэнд ядаж түүхийн минь үлдээгээч гэж одоо үр хүүхдийнхээ өмнөөс өөрийнхөө үеийнхний өмнөөс гуйж байна. Та нар өнгөрсөн 25 жилд өмнөх үеийнхнаа эцэг эхийнхаа хийсэн бүтээсэн бүхнийг газар дээр байсныг нь нураасан, газар доор байгааг нь лицензээр тарааж өгөөд цөөхөн хүмүүс хувааж идсэн, энэ ард түмнийг ямар ч итгэл үнэмшилгүй болгож урмыг хугалсан, төргүү болгосон одоо ганцхан түүхэл үлдээгээд өгөөч гэж гуйж байгаа байхгүй. Одоо ганцхан түүхэл үлдээгээд өгөөч гэж гуйж байгаа байхгүй. Одоо ганцхан түүхэл үлдээгээд өгөөч гэж гуйж байгаа байхгүй. Тосон бомбын нурууг ойлгож байгаа хүмүүс бол ноён уулыг гарцаагүй ойлгох ёстой гэж ингэж бодож байна. Тэгэд өөдөөс нь нинжал яриад байгаа байхгүй юу? Төр байгаа нь бол нинжагаасаа ч хамгаалах ёстой шүү дээ. Ер нь алт ухахад ингэхэд одоо алт гаргаж авахд энэ үндсэн ордыг ашиглахад яг нариндаа гадаадын хөрөнгө оруулалт ямар шаардлага байхгүй. Тамин нинжа хүртэл ухаж болоод нь шүү дээ гаргаад Монгол банкнд алтаа тушаагаад. Гэтэл яагаад энэ заавал бид нар өөрсдөө 34%-ийг нь тэгээ бас өр зээлээр эзэмшиж энэ ордыг ухуулах ёстой юм бэ? Түүх соёл үнд зүйлээ устгаж үгүй хийж. Тэр хөрөнгө оруулагчдаа банктаа санхүүжүүлэгч банкндаа гаргаж өгсөн нөөцөөр бол гарцаагүй энэ газар нутгийн тэлж таарна штэ. Одоо ч гэсэн энэ лицензтэй талбайд нь 6 түүх соёлын дурсгал хүннүүгийн булш илэрчээд байж байна. Тэг эн чинь бол гарцаагүй хамгаалтанд авах үндэслэл мөн штэ.